Сайн байцгаана уу та бүхэнд олон улсын амьдралд басан үйл явдлыг томилон хүргэе. Сауди Арабын угсаа залгамжлах хунтайж Америкийн нэгдсэн улсад айлчилж байна. За энэхүү айлчлал нь олон нийтийн ихээхэн анхаарлыг татаж байгаа. За учир нь гэвэл тус айлчлалын бүрэлдэхүүнд Португалийн нэр төгөл бөмбөгчин Криштиано Роналдо багтсан байна. За түүний хувьд Сауди Арабын хөл бөмбөгийг төлөөлж олон нийтийн гол нүүр царай нь болж байгаа юм. За Сауди Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман 7 жилийн дараа Вашингтонд анх удаа айлчилж байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп түүнд зориулан хүндэтгэлийн зоог барьсан. За энэ үеэр Криштиано Роналдо дэлхийн удирдагчид болон бизнесийн удирдлагуудтай хамт мегмар гараг цагаан ордонд болсон төрийн зоогт оролцсон байна. Португалийн хөл бөмбөгийн од 2022 оны сүүлээр Аль Насер нэртэй Сауди Арабын багт 200 сая $200 гэрээгээр хүчин зүтгэх болсноос хойш энэхүү Сауди Арабын хөл бөмбөгийг төлөөлж ажиллаж байгаа. За түүний хувьд Apple компани захирал Тим Кук, Tesla болон X платформын эзэмшигч Elon Musk, FIFA-гийн ерөнхийлөгч Gianni Infantino нарын хамт цагаан ордны зүүн өрөөний урд талд нь одоо сууж байгаагаар олон нийтэд бичлэг тарсан байна. Дональд Трампын хувьд Баллон де Ор нэртэй шагналыг 5 удаагийн хүртсэн энэхүү нэрт хөл бөмбөгчөнд 19 настай өөрийнхөө байрууныгаа танилцуулсан байна. За түүнийг Роналдогийн томоохон шүтэн бишрэгч гэж мэдэгдсэн. За мөн тэрээр олон нийтэд хандаж үг хэлэхдээ байрун түүнтэй уулзсан. Би чамайг одоо танилцуулсан учраас байрун аавыгаа илүү хүнддэг болсон гэж олон нийтэд хэлсэн байна. За 40 настай дэлхийн хөл бөмбөгийн одын хувьд өнгөрсөн 12 дугаар сард Аль Насер багтай байгуулсан гэрээгээ 2 жилийн хугацаагаар сунгасан. 2034 оны дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнийг Сауди Араб зохион байгуулахаар болсон. За үүнтэй холбогдуулан тухайн одоо ажилд гол одоо идэвхтэй оролцож сурчлах одоо гол үүргийг хүлээсэн. Өнгөрсөн 12 дугаар сард тус ус 2034 оны дэлхийн хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах болсон. За үүний дараа Криштиано Роналдо хэлэхдээ дэлхийн хамгийн шилдэг дэлхийн одоо аварга шалгаруулах тэмцээн болно гэж мэдгдсэн. За хунтайж Мухаммедийн хувьд Сауди Арабын баялагын санг тэргүүлдэг. За энэхүү сан нь Аль Насер багийн хувьцааны дийлэн хэсгийг эзэмшдэг юм байна. 2014 оноос хойш Америкийн нэгдсэн улс тоглоогүй байгаа Роналдогийн хувьд энэхүү ойрын зоог нь түүний хувьд ховорхон тохиож байгаа ийм боломж болж байна. За Португал улсын хувьд нэм гарагт Америкийн нэгдсэн улс, Канада, Мексик хамтран зохион байгуулах гэж байгаа 2026 оны тэмцээнд оролцох эрхээ авсан. Роналдогийн хувьд эх жил 6 дахь удаага дэлхийн аваргад шалгаруулах тэмцээнд оролцохоор төлөвлөж байгаа гэсэн хэдий ч тэрээр олон улсын тэмцээнд 23 улирлын турш анх удаа улаан хуудас авсныхаа дараа Португалийн одоо орох нээлтийн тэмцээнд оролцох боломжгүй болж магадгүй байгаамаа. Энэ үеэр одоо бас олон нийтэд хандсан за мөн сэтгүүлчтэй холбогдуулан уулзалтуудыг хийсэн. За тухайлах юм бол энэ одоо уулзалтын үеэр 2018 онд Вашингтон Постын сэтгүүл Жамал Кашоги Сауди Арабын агентуудад бол гарт нь хөнөөгдсөн. За түүнийг Стамбулд одоо хөнөөсний дараа Америкийн нэгдсэн улс болон Сауди Арабын хоорондын харилцаа нэлээд хурцтмал байдалтай болж байгаа. За үүний дараа энэ удаагийн айлчлал болж байгаагаараа онцлогтой хунтайж Мухаммедигийн хувьд одоо энэ одоо үйлдэл сэтгүүлчийн амь насанд одоо халдсан явдалтай холбоотой байж магадгүй гэсэн ийм мэдээллүүд за Конгрессийн дүгнэлтүүд гарсан гэсэн хэдий ч Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп үүнтэй санал нэгдэхгүй байгаагаа мэдэгдэж байгаа. За тагнуулын байгууллагуудын мэдээллийг үнэлцэлгүй гэж үзэж байгаа. За харин мегмар гарагийн уулзалтын үеэр Дональд Трамп Сауди Арабын хүний эрхийн байдал болон Кашогигийн хэрэгтэй холбоотой асуудлуудыг бол огт хариулаагүй. За нэг сурвалжлагч ABC News сурвалжлагч одоо энэ сэдвийг хүндсэн. За тэгэнгүүт тухайн байгууллагыг хуурамч мэдээ тараадаг ABC News гэж мэдэгдсэн. За мөн тэрээр одоо тухайн асуултыг асуусан сурвалжлагчид хандаж ийм асуулт асууж манай зочныг эвгүй байдалд оруулах шаардлагагүй гэж Дональд Трамп хатуу зэмлэн уруушаасан байна. Америкийн нэгдсэн улсын хувьд 2026 онд дэлхийн хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байгаа. За тийм учраас Дональд Трамп Gianni Infantinoгийн өгсөн байгаа FIFA-гийн алтан цомыг бол 100% танхимдаа хадгалж байгаа. 12 дугаар сарын 5-нд Вашингтон хотод Кеннедигийн төвд болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээний суглаанд мөн ерөнхийлөгчийн хуваар оролцохоор төлөвлөж байна. За энэхүү асуудал дээр холбогдуулан за мөн 2034 онд Сауди Араб дэлхийн аварга шалгаруулах хөл бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулахдаа
холбогдуулан олон нийтийн зүгээс шүүмжил ирж байгаа. За тухайн шалгаруулах үйл явц бол нэлээд хурдтай болсон, олон нэр дэвшигчдийг хурдтай хассан явдал нь бол Сауди Арабыг шалгарах гол нөхцөл нь болсон гэж мэдэгдсэн. За харин Дональд Трампын хувьд бол Сауди Араби явуулж байгаа хөл бөмбөг спортоор дамжуулах дипломат ажиллагааг ихээхэн талархан хүлээж авч байгаа. Тийм ч учраас Криштиано Роналдотыг талархан хүлээн авч байгаа. За өөрийн төрийн одоо гол хүндэтгэлийн зоогтоо оруулсан энэ явдлаар бол харж болохоор байгаа юм. За Дональд Трампын хувьд бол сүүлийн үед худалдааны тарифаар далайлах бодлого баримталж байгаа. За үүний гол зорилго нь мэдээж хэрэг Америкт ажлын байрыг нэмэгдүүлэх, за аль болох олон улсаас хөрөнгө татах ийм сонирхолтой байгаа. За тийм учраас Сауди Арабын одоо энэ угсаа залхамжлах хүн тажиг хүндэтгэн хүлээж авсан. За Сауди Арабын зүгээс Америкийн нэгдсэн улсад 600 тэрбум $, хөрөнгө оруулалт оруулсан гэж мэдэгдсэн. За цаашдаа ч энэ хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлж 1 триллион одоо 1.80 $-т хүргэх юм бодолтой байгаагаа ерөнхийлөгчтэй уулзаж 100 танхимд ярилцгүйрээ мөн мэдэгдэж байгаа. За энэхүү оройн зайг нь бол Сауди Арабтай тогтоосон стратегийн түншлийг өнцгөөрлөхөд Америкийн нэгдсэн улсад тустай байх нь. За мөн Сауди Арабын хувьд 2030 он хүртэл бол үндэсний алсын хараа улс орныхон алсын харааг тодорхойлсон. За энэ одоо гол зорилго нь бол Сауди Арабын эдийн засгийг төрөлжүүлэхэд бол чиглэж байгаа. За Сауди Араб бол бидний мэдхээр бол газрын тоснос ийм хамааралтай эдийн засгийг бий болгосон, цаашдаа эдийн засгаас солонгоруулах, бусад салбарыг хөгжүүлэх тэр дундаа аялал жуулчлал болон энэ одоо салбаруудаар дамжуулан өөрийн эдийн засгаа шин шатанд гаргах энэ зорилготой байгаа. За угсаа залхамжлах хүн тажийн хувьд үндэсний одоо алсын харааг зохион байгуулах, за үүнийг боловсруулах ажлыг гол манлайлан оролцож байгаа. За түүний хувьд бол улс орноо тэргүүлэх, за цаашдаа улс орноо өөр замаар одоо авч явах ийм гол бодлогыг удирдан манлайлж байгаа хүн. За тийм учраас Америкийн нэгдсэн улстай харилцаа холбоогоо тогтоох нь тус улсын хувьд ихээхэн чухал үүрэгтэй. За нөгөө тэгвэр Америкийн нэгдсэн улс бол дэлхийн одоо худалдаанд зэвсгийн экспортороо тэргүүлдэг. За энэхүү зэвсгийн экспортыг гол авдаг орнуудын тоонд бол Сауди Араб багтдаг. За Сауди Арабын хувьд бол сүүлийн үед бүс нутагта хүчрэх тоглогч, за тэр дундаа цэрэг стратегийн байр сууриа бэхжүүлэхийг зорж байгаа. За үүнд нь мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улсын цэрэг техник хэрэгтэй, шаардлагатай гэж үзэж байгаа учраас энэхүү Америкийн нэгдсэн улстай хамтын ажиллагаагаа өрнүүлж байгаа. За мөн Америкийн нэгдсэн улсын хувьд Сауди Арабыг ойрхон оронд дох Израилийн дараа орох гол чухал түншээ бол болгож байдаг. За ийм учраас бол энэ одоо ойрхон орондын бодлогоо хэрэгжүүлэхэд Сауди Арабын үүрэг оролцоо чухал үүрэгтэй учраас энэхүү одоо энэ айлчлалт гол ач холбогдол өгч олон нийтийн анхаарал татсан томоохон үйл ажиллагаануудыг зохион байгуулж байгаамаа.